Зохиолч Цэгмэдийн Нацаг дорж. Говийн шугуй өгүүлэлэг. Шөнийн тэнгэр уудам говийн бүлээн элгэн биеийг нүмрэн тэврээд өдрийн халууны алжаал тайлан сэрүүц хүслэнгэн ханган жаргаах мэт эргэн тойронд нам гүм анир чимээгүй. Уй түмэн од сул бүнжигнэн яраасан намрын шөний хилэн хөх тэнгэр айдас хөрөм толгой шүргэм ойрхон ажээ. Говийн эсрэхэг халуун хөрснөөс хуурай бүлээн агаар одод жирвэлцсэн тэнгэр өөд суунаглан дэгдэн буйг бүх бие цогцсоор би сэрэм мэдэрч байлаа. Хөл доор суугийн ус шивгнэн урсна. Галтгой хурзм өрлөж шилэн хорхтой керосин дэн өмнө өргөн сувгийн далан дээгүр аажуухан алхан айсвэ. Тэр дэнлүүгээ байн доошлуулан сувгаар урсах ус руу тонгойж элс шороо хуралдсан эсхийг шалгана. Сувгийн шутрах үзүүрийн далан дээр сууж байгаа миний дэргэд тэр бэр ирмэгцэн мөрлөж явсан хурзын газарт тавиад керосин дингэн ойртуулан дээрээс бөхтийн харснаа нүүр дүрэн мишээж за ингээд өнөө шөнийн ажил дууслаа гэж аяархан хэлээд зэрэгцэн суулаа. Түүний хонин борнууд могцорхон хамар үргэлж инээмсэглэл тодрон байдаг нэмгэн уруул дүгрэг хөрн нүрт нь маш нийцтэй уран зохицоод алиадуу амарлангуу төрхийг бүрдүүлжээ. Царай ууд нь харах бүр хизээний танил дотн хүн мэд санагдхавэ. Чухам хинтээ төстэйг нэр оноо хэлж үл чадна. Галтгой шилэн хорхтой дингэн унтраахаар тонгой хуйс тод шар гэрэлтэн магны хамар дээр нь бүр зайсан хөлс гэлтгнэн духны нүрчлээ улам гүн тод болсон харагдана. Үдийн наран доор харааны үзүүрт цэнхэрлэн зэрэглээн дунд тасархайтан үзэгдэж асан алсын улс шөнийн харанхуйд уусан үгүй болоод гагцхүү сувгийн цаад эрэхт хаяа тулсан зулцган улаас шугуй оддын сүмгэр гэрэлд бараантна. Галтгой хоолоогоо засан бие замчин сууснаа цэнэж болгоомжилсан нам дуугаар өгүүлхэн. Таныг би сайн танихгүй ч гэлээ нуугаад байх юу байх вэ? Надад туусаа болж үз. Би өөрөө бичих гэж ээлдвээр л оролдоод ердөн бардаггүй. Бодсон сонсноо бичих гээд харандаа цааса бариад сууглаар нөгөө санаанд багтаад байсан үгнүүд үргэсэн шувуу шиг алга болчих юм. Хүнд сэтгэлэн бичгээр илчилнэ гэдэг тун бэрх ажил юм байна. Нүур учраад ярвал сансан бодсноо яаж игээд ойлгуулж дөнгөн л дөө. Гэтэл тэр хүн маань хол байдаг. Зориуд яваад очие гэхлээр хаашаа ч юмтэй ажлын зав чөлөө болохгүй ч гэх юм уу нэг л болж өгөхгүй юм. Бага залуудаа бичиг номын мөр хөөж явсан биш 40-од оны сүүлчээр бичиг үсэг тайлагдахчаа болсон хүндээ би. Сонин гарчгалахтайгаан альбом бичиг данс дээр өөрийнхөө нэрийг муухан мөрөйлгөхаас цаашгүй. Тэгээд бас захиа бичих санаатай шүү. Хэмин өөрийгөө дооглон инээд алдав. Тэр яриаг би сонсож суулаа. Галтгой суугаар урсах усны шивгнээг чагнах мэд хэсэгхэн зур дуугүй төгдийн сууж байснаа үргэлжлүүлэн ярьлаа. Хүний сансан бодсныг төлөөнөөс нь өөр хүн бичнэ гэдэг ч бас санааны зоргийн хэрэг биш юм аа. Сургуулийн хүүхдэж гуйлаа. Сайн таних хүнээр ч бичүүлж үзлээ. Санаанд нэг л таардаггүй. Тэдний буруу биш юм. Үг гэдэг адармаатай. Цаасан дээр буух тун дургүй. Тэр тусман над шиг бичиг номын дургүй хүн бүрч барах хэд биш юм. Морь уургалж үзээгүй хүн эмнэг хангал уургалах гэж дэмий илддэгтэй адил гэх юм уу да? Бичиг номын мөр хөөсөн залуус та нарт бол юу байх вэ? Өөрийн сансан бодсноо байтугай өрөөл бусдын ухаан санаанд байгааг цаасан дээр дурайтал буулгах төвгүй байдаг үз. Би тэр хүнд санаа сэтгэлээ заавал илчлэх учиртай юм. Олон юм дэмий нуршаад яах вэ? Бодож санаж явдгаа би яри. Та эвлүүлээд бичээ тэгвэл сайнсан. Тэгээд л боллоо. Танилцаад удаагүй явуулын хүнээс галтгой бэргэж цэрвэд байгаа нь хэлэх үг дууны өнгнөөс элт тул би хаяа нэг аан тиймээ хэмээн дуугарч суулаа.
Балтгар чирэг биетэй могцорхон хамартай энэ өвгжөөр хүн чухам ямар хүнд сэтгэлийн илчлэх захиа бичүүлэх гээд байгаа юм бол химэн сониуч зан хөдөлж бас нэгэн бүсгөөд хайр сэтгэлийн илчлэх гэж халгаж ядан төгдчин байгаагаар түүнийг төсөөлөн бодож инээмсэглэн байтал тэгээд л боллоо гэж эвтэйхэн тулахыг нь сонсоод за үгүй хоёрын дунд гатсан би зориг муутайхан та ярил та би чадахад хараад тусалахыг хичээе гэв. Галтхвай далангийн сул шороон дээр хөлөөжин суугаад ярих юман санаанда цэгцлэн байгаа бололтой хідэн хором дуугүй сууснаа зөгөөхан ярьж эхэллээ. За тэгэхлээр ийм юм аа. Би гэдэг хүн хорвоогийн тоосыг 50 хэдэн жил хөдөлгөхдөө баярлах гомдохыг бишгүүдээ л үзлээ. Амраг хань алгүрийн жаргал эдлэн инээж баярлаж явлаа. Үхэл хагцал үзээд уйлж үнжин хурам хумсаа мэржиж байлаа. Хүн болж төрсөн хойно энэ яваа насандаан мань мэт юу гис үзэх вүлээ. Өрөөл бусдын адил зовлон жаргал хоёрын хооронд эргэлтсээр яваад насныхан ихэнхийг барсан хүндээ би. Мөрөн дээрх бүн дөгрөөн даахгүй гашуудан гунах нэг цаг байхад дэлхийн хөрсөнд хөлхөргөлгүй шахам дэгж дэвэн баярлах цаг бас байдаг биз. Харин би гэдэг хүн угийн болох молих болоод тэр болгоныг сайн сандаггүй юм. Нас өгшрөөд мартаж гээх нь их болоод тэрэлтэй. Ер нь тэгээд өнгөрсөн базаахгүй явдлыг сэтгэлдээ босгоод мартгансан гомдлоо нэхэд байвал хүн гэдэг амтан өвнөө байгаа сайхныг олж харахаа болдог юм билээ. Би амьдралдаа нэг хүнд сүрхий их гомдож бас өөр нэг хүнд хизээч мартахгүйгээр баярлаж явдаг юм. Хүнийг л хүн гомдоож хүн хүндэн баяр жаргал идлүүлдэг юм байна. Хатуу хөтүү үг бусдаас бишгүүдэл сонсож явлаа. Хариуд нь хар буруу санан өшрөхөж байгаагүй. Санааныхаа мухард далдлан битгэрээгүй. Өөрөө ч бас таль тул гээд муу үг бусдад хэлж явсан л байлгүй яах вэ? Нэгдэл маань байгуулагдаад ойндоо хүрэх төхөж байсан юмдаг. Манай энэ нутагта зун нь ган, өвлөн зуд турхан болсон яггүй хатуу жил байлаа. Тэр жилийн намар 11-т ганц сайхан хүүгэн алдаад үй гашуу сэтгэлд бугшаад элэгдэж мартагнаагүй байтал өвлийн сүүл сарын хуучаар эхнэр Балжмаа минь моринд чиргүүлээ дөнгөж амтай голтойгоон аймгийн төвийн хэмлэгт хүргүүллээ. 2-3 хоног дэрэгдээс нь холдолгүй сахиж байтал Балжмаа минь ухаан ороод чи минь буц та миний бие гайгүй байна. Хэдэн мал хэцүүдлээ гэд байхлаар нь үнэхээр ч тийм юм уу да гэдэл буцлаа. Гэртээ хартал санаа сарнаад сэтгэл гээлзээд нэг л болдоггүй. Муу зүм байн ухаан санаа үүмрүүлээд байлаа. Өвхлүүд амтныг юу бодож орхиод ирвдээ тэнэг толгой чийгээд өөрийгөө харааж загнаад ч тайтгарсангүй. Эмнэлэг бараадсан хойно дажгүйгээд л санаагаан зас хайдаж байлаа. Манайх тэр өвөл эндээс өртөө гаруй газар шормонгийн хонхорт өвөлдсөн юм. Өвлийн ихэнх сардал цас будраад хүйтний ирж хит хоногоор чангараад л хатуу өвөл болохын дохио өгöd байсан. Аймагаас буцаж харсны дараахан хит хоног дараалан цас малгайлан орж байс хийгээд л тэнгэр газар нийлсэн шуурга нүдж гарлаа. Манай нутагт тийм их цас орж нүүр нүдгүй цасан шуурга тавьж байхыг би л мэдэхгүй юм. Санаа сэтгэл уймрахтай зэрэгцээд цасан шуурга шуурч бүрч балмагдан барьсан давснаа мэдгээ болсон би гэдэг хүн нэгдлийн хон юмаа нийлсэн 300 гаруй мал төллүүлэх гээд цор ганцаараа чадах ятгаараа зүтгээд л байлаа. Тэхээс өөр арга байгаагүй юм. Нэгдэл үүсгэн байгуулахад оройлон оролцсон хүний нэг нь би өөрөө юм чи. Нэр нүрэн бодсон ч шин тулгар нэгдлэн бодсон ч өөрт учирсан зовлон гачаалыг төвчээд нойр хоолон умартан борив бохисхийг чөлөөгүй зүтгээд л байлаа. 100 намартаа олигтой тарахгүй ч аваагүй мал гэдэг даанч арчаагүй юм блэ те. Яах ийхийн завгүй л 10-аад тул алдчихлаа. Тэр үед одоотой адилгүй. Нэгдлээс атга ус чимэх тавс хужир хүргээд ирэх болов гэд гордох юм даанч үгүй байсан да. Эхнэр бид хоёр айлаас гуйж говшин хөлсөлж авсан тэмээгээр хад чулуу зөөж байж барьсан тал хашаал хідэн малд нүмер болж байсан юм. Арга ядахта гэрийнхээ давхрыг хуулж нөгөө муу хашаа ухаантай юм дээгүр нүмергэж үзлээ. Намайг шормонгийн хонхорд ганцаараа 300 гаруй төлөх малтай үлдсэнийг нэгдлийн дарганаар мэджил байсан. Машин унаа,
Цас хунгарт боогдоод хөдлөхийн аргагүй байсан ч гэлээ. Ганц нэг хүн яаж игээд явуулж туслуулж болох л доо. Хавь ойрд айл амтан байхгүй. Хувийн аж ахуйтан голлож байсан юм чинь амиал хичээгээд аль цас нэмгэнтэй нөмөр дулаан газар бараадаад тал тийшээ хэдийнэ нөөцгээсэн байлаа. Ачлагын унаатайсан бол би ч бас юугаа хийж дүн биж суух байлээ. Хаашаач харсан цас нэлмиж мөс гэлтэгнээд шаазан аягны ёроолд халтирж унсан шоргоолч ганцаараа тэлчлээд зүтгээд л байл. Өдөр шөнөөч ялгахан байлаа. Салхи шуурга тогтож хэд хоног цас нэмж ороод өнгөрсөн боловч хүйтэн гэдэг яггүй. Цэгсүүргэн дотортой дээл нэвт жиндээд байсан юм. Сар шахан малтайгаа нуцалтлаа. Бас л 10-аад төл хорогдлоо. Нөгөө муу тал хашаандаа малынхаа дунд босоогоороо хоногч инүүхэнд. Сүүлдээ гэрийнхээ хаалгыг олж чадахгүй олсон ч татаж онгойлгож чадахгүй болтлоо ядарч туйлдлаа. Эхнэр юу болж яаж байгааг ч мэдэхгүй. Сураг чимээ сонсгох хүнч байсангүй. Одоо би сайн санахгүй байна. Унтсан юм уу? Ухаан баларцсан юм уу? Бүү мэд. Эзээгүүл дөнгөжл сая гардаж авсан нэг ишиг тэврээд гертэн орохоор явж байсан юмдаг. Нэг мэдсэн чинь хамаг би хөрж хөшчихсөн. Гэрийнхэн гадаа хаяанд хэвтэж байна. Тэвэрч явсан ишигний чихэ дэрдийгээд нүдэн цайгаад осгоод өгчгч. Хөрвөөж мөлхөж байж арай ядан өндөж суулаа. Хацар хамрын үзүүр хагарч цэврүүтээд нэхийн нудраг дотор байсан гарын хуруу хүртэл хөлдснийг би хожим мэдсэн юм. Үнэг нь лоо зэрвчилж боогоод шинхэн нэхийдэл өмссөн байж тэр шүүд. Тийм явдал болсныг сонссон хүн байтугай биеэр үтсэн би өөрөө ч эргэж санахад үнэмшдэггүй юм. Хүн тэсхэн хүрвэл тэсдэг бүх амьтай амтан. Нөгөө нэгдэл байгуулахад хөл алдаж гүгээд байсан ёргоо галт хідэн малтайгаан шорвонгийн хонхор төлдөөд үхэж гинэ гэд тавлаж ярих нь тэр үед захаасан аваад байсан да. Ямар хүч намайг дахин 2 хөл дээр минь босгосныг би одоо болтол бодоод олдоггүй юм. Энэ бүхэндээ л гэхэд нэр нүүрөө нэгдлийн бодоод л хор шар хөдөлсөн юм болов да. Малын хилэн дээр тавих юмгүй боллоо. Бэлчээх газар байсангүй. Эргэн тойрон цас дарчихсан юм чин тий. Хонхор хотхор жалга судаг байсан газрын цасыг таамгаар ухаж төнхөж үзлээ. Хатсан шавг борог өвс цухахлаар урам ороод үүрийн гээгэнээс үчийн бүрий болтол цаас малтдаг боллоо. Модон малтуурч ихний өдрөл салмарч зомгол болчихлоо. Ганц далбан төмөр хурц бариад үзэл сайд л байла. Эшин тэсдэггүй. Гэрийнхэн үннээс сугалж ишлээд л малтаад байсан. Мал бас сонин амтэн шүү. Хормой дойгоор шурхачаад хошуугаа цасанд шаагаад зүтгээд байдаг юм билээ. Өдөр хоногийн багцааг мэдэх байтугай өөрийнхөө амьд хүн гэдгийг ч мартаад ганц би эр хүн гэдэг даанч арчаагүй. Аяг шүл хийгээд уух ухаан тэр үед ороогүй юм да. Хөлдөө ааруул хатсан борцог өвөртлөөд л өлсгөө мэдхээр амандаа ганц нэгийг чулуудаж хүлхдэг байсан юм. Ам цангахынцтай бол цаас үнхэд л болоод л байлаа. Одоог бодохноо нас би танахтай байсандаа л тэссэн байлгүй. Амиг голтоо төдий юм дүүжгэнсээр байгаад уриунахыг үзлээ. Малч төлөж шутрахад өглөө. Үгсэн зулбсан 30-аад тонны төль бас хідэн осгож өлбөрсөн хон ямаа гэрийн хаяанд хөглөрч байсныг цуглуулж хураалаа. Айхвтар ширүүн дайн болоод өнгөрсөн юм шиг л байсан. Орон гэрч хүн орохын аргагүй болсон байлаа. Хурга ашигны хоргол өвтөг, дээл хувцас дэвсгэр гудас хөглөрөөд л өөрийнхөө эхнэрийнхээ дээл тэр чадхгай талигаа чүүгээсээ үлдсэн баривчаар хүртэл малаа нэмнэж байсан юм чин. Жил бумууттай төлсөн хідэн малаасаа нэмнээд хороочгүй юмсан гэсэндээ хилэн дээр нь тавьж ходоодыг нь хуурчвалах аль байдгаан шавхлаа. Эхнэрийнхэн сураг гаргах санаа их байвч хідэн малд уягдаад гэрийнхэн хаяанаас холдож чадахгүй бас хэд хонлоо. Цас аажмар хайлан нэмгэрч өдөр хоног ирэх тусам уйсаж байлаа. Хүн амьтны бараа харагдах болов уу гэж гордоод эргэн тойрноо нүдэн хөхөртөл харуулдаг байсныг яана. Тэгтэл нэг өдөр машины дуу сонсдох шиг боллоо. Ядарч зүдэрч байсан болоод ч тэр юм уу бүү мэд. Гадаа герт орж гарч байхад байн чих дүнгэнээд шуугдаг болсон болохоор нөгөө л өвчин хөдөллөөд өгöd ихлээд нэгэ гайхаж тоосонгүй. Гэтэл арай л өөр чимээ гараад байна. Хин нэг хүн заавал ирнэ гэд гордож байсан болохоор чимээ гарсан зүг тэсэлгүй сарвчлан харлаа. Гүн хэрэл нэг
ГАЗ 69 машин шил толон наранд гэлбуулан манайхыг зүглэн баруун хойноос айсвэ. Баярлсан гэж жигтэйхэн. Хар аяндаа л нулимс нүд бүрхээд өөрийн ирэхгүй хингэнтэл хуйлж билээ. Төчнөн олон хоног хүний бараа хараагүй болоод ч тэрв манайхыг дарга нар мартаагүй юм байна гэж бодоод ч тэрв хүүхэд шиг усан нүдэлж урсгаад л. Хормоо ханцвын самалдаг болтлон норч навсайсан нэхий дээлэн солболзуулсаар угтаадгүйлээ. Гүүхээ чалт. Гэрийнхээ хаяанд цоохроод байсан. Машин ч ойрцсоор байлаа. Би ч хөөрсөн сэтгэлэн арай ядан тогтоож дарга нарын нүдэнд намбтай төрхтэй харагдах бодол төрлөө. Дээл хувцаанд солих, ёс төртөө уулзах санаатай гэрлүүгэн ухсгийтэл амжил болсонгүй. Нөгөө машин яахын завгүй л давхиж ирээд цас манаруулан шахруулан тоормслоод зогслоо. Би ч навсайгаад тосоод очлоо. Хамгийн түрүүнд нэгдлийн дарга дамчаа гараад ирлээ. Надтай холоос мэдлээд шууд л малын хашаа тийш очлоо. Дарга даамал бололтой хідэн хүн машинаас бууж даргыг дагаад малын хашааны дэргэд очоод бас л өнгийн харцгааж байна. Би хүн үзээд тэр тус маань даргыгаан үзээд баярлаж хөөснөөс хараад баярлаж хөөрснөөс өгдөөхөр чадахгүй димийл инээд алтан тэднийг бараадлаа. Гэтэл дарга хөмсөг зангидан хямсалцаад нэг л ёозгүй царайтай намайг шилбэлзэн хардаг байна. Бусд нь даргыг дуурайсан ч юм уу, ер нь надад тэгж санагдсан ч юм уу бүү мэдтэй. Бүгдээрээ л өвчтөн дайснаа харж байгаа юм шиг баргар царайлан мөс шиг хүйтэн жигссэн харцаар намайг сүлблээ. Саяхан миний сэтгэлд бадарч байсан баярын галч унтарлаа. Тэгтэл дарга савхан бэлэтэй гарынхаа хурууг гозолзуулн намайг чэчилж өчнөн олон төл үхүүлж сэгээр нь хашаа барьчихад чи юунда ханхалцаад байгаа юм. Танах шиг ийм олон төл үхүүлсэн айл бидний очисон газар алга байна. Чи малчин хүн үү? Эсвэл хотны захад босгосон манав хаа юу? Гэдэл бууж гарлаа. Дамчаа даргын хэлсэн үг бүр миний зүрх рүү хүйтэн твнэр шивээд байх шиг л болоод байлаа. Би ч тэсэдл байлаа. Гомдож байна ч гэж жигтэйхэн. Зээж дотроо хөнгөнүүлэн нүднээсээ юм урсахгүй хичээгээд зогсоод л байлаа. Тэгтэл хэн нэгэн нь ийм юмнуудыг шүүхэд шилжүүлвэл таарна. Нэгдлийн өмч бол улсын өмч. Ийм дайсантай хайр найргүй тэмцэх хэрэгтэй гэдэг вэ? Миний уур омогч гинт дүрс хийдэг байна. Нэг мэдхнээ дамчаа даргыг хуруугаараа чичлэн чам шиг дулаан хүнжилдөөн дугжирч ширэндээлийн халаасанд гараан шургуулан ханхалзаж байгаад хідэн төл хороочхоогүй. Өчнөн олон хоног шорон өнгийн хонхорд үхэгсэхээ мэдхгүй зүтгсээр байгаад л ийм боллоо гэдэг хэлээ тавьчихлаа. Дайранд давс хийж дард нь гал оруулсан юм байлгүй. Дамчаа дарга сарала каракул захтай ширэн дээлдээ багтаж адтлан уурлан чам шиг манав хайгаар ардын нэгдэл дутхгүй. Арил тонил гэдэл агсарч машиныхаа хаалгыг тас хийтэл хаагаад цас манаруулан давхиад явчихдаг байна. Ардаар дутдаггүй ардын нэгдэл байдаг юм байна. Намайг юу ч гэж хэлсэн тэсэдл өнгөрөх байсан да. Өөрийгөө гаргуунд гаргаж нэгдэл нэгмэ гэж сүсэглэн зүтгсний эцэст тийм үг дуулдаг байна. Би өөртөө тохиолдсон гай зовлонгоор бамбай хийж олон төл хороосон нүглэн цагаатуулах гээгүүлд чам шиг мануухайгаар ардын нэгдэл дутхгүй гэсэн тэр хідэн үг миний зүрхэнд айхтар лав тусчээ. Одоо болтол санаанаас гардаггүйг бодоход сүрхий шархацсан хэрэг. Галтгуун хоолой жижирхийлэн ойлгох нү гэмээр гэгэлцэн ярьж байснаа цээжнийхээ гүнээс амсгаа татан санаа алдаад дуугүй болов. Олон жилийн өмнөх явдал ухаан санаанд нь зураг мэд тод буугаад хуучин шархыг нь хөндөжээ. Намрын шөнийн тэнгэр доор газрын хурц бүлээнээрээ буй их говь амгалан нойрсон. Дулаан бүлээн оргисон сэвэлзүүр салхин үе хөдөлхүй таан хүмүүлийн үнэртэй хамт зулцган улаасан шугын зүгээс давирхан хурц содон үнэр ханхийн. Хилэн хөөхөд тэнгэрт одод уламж хурц хар гэрэлтэн. Үе түмэн тэр од юугүй толгой дээрээс асгаран унахгүй гэмээр айтс хүрэн сүрлэг ажээ. Галтгой өндийн завилж суугаад далангийн хайрга чулуунаас шажгантал атхан сархит ласгаснаа дахин уртаар санаа алдан харанхуй тийш гөлрөн яриагаан үргэлжлүүлв.
төөний өтгөн намуухан дөө. Цээжний гүнээс алхуур урсан гарч шөнийн харанхуйд уусан замхарна. Намайг шорвонгийн хонхорд хэдэн малтайгаа мөнгөнөж байх үеэр эхнэр маань эмнэлгийн орон дээр амьсгаа хураасныг би сар гаруун дараа мэдсэн юм. Аймгаас хэд хэдэн удаа суманд хэл хүргэсэн боловч надад дуулгасангүй. Цас мөсөн далайд живсэн надад тэр тухай дуулгах хүн нэгдлийн төвд тэр үед байсангүй. Тэр жилийн миний хувьд гай зовлон нүүрлсэн жил байсан. Ёстой мэнг голлоно гэдэг болсон доо. Энэ хорвоод хөл доороос тулах газраас өөр юмгүй. Гэр оронч хүнгүй хоосон, сэтгэлж тогтох санаагүй хоосон. Тэр хоосон зайг харанхуй үй гашуул эзлээд байлаа. Амьд явах хэрэг байна уу да? Юу хүлээж хорвоогийн шороо хөдөлгөх юм билээ те гэж бодогдоод байлаа. Хүн гэдэг зовлон даадг юм билээ. Талигачиг маань хоолойрын төрөл садан хамхиж байгаад л оршуулсан байжээ. Төрөл садан намайг элдвээр муучлан хэлцгээсэн гэдэг. Амьсгаа хураахт нь толгойн түшхэн байг. Ясыг нь барихад оролцож чадаагүй юм чинь бусдын тэгж хэлдэг ч зөв. Бүр хожим яргав нүдэлж байсан цагаар би аймаг орж булшин дээр нь ёсыг дагаж атга шороо цацсан да. Махнаас мах. Яснаас яс тасрах шиг болсон. Төрөл садантай ч уулзаагүй. Ямар нүрээр уулзах вүлээ? Хоршооноос 2 шил арх авч өвөртлөөд хөдөлгөөн мортойгон тэр өдрийнхөө үдэш аймгийн төвөөс гарлаа. Нүдний өмнө газар тэнгэр урвж хөрвөөдөл. Цээж дотор ч юм уу? Толгой дотор ч юм уу хаа нэг газар тэсэж байхын аргагүй шархирч өвдөөд байх шиг л байсан. Хожим нутгийн улсаас сонсоход харанхууд галзуу юм шиг хашгиран замын чулуунаас гал бутартал давхиад өнгөрсөн гэдэг. Хаашаа яах гэж давхиж явснаа ч мэдэхгүй байсан. Эргэн тойрон тас харанхуй, ёроолгүй харанхуй ангал руу унаадч байх шиг тэр харанхуй руу гасалж ганган биеэн татаж авах тэнхээгүй өөрч бутран унаж байсан шиг санагддаг. Амьд явах хэрэг байна уу та? Юу хүлээж хорвоогийн шороо хөдөлгөх юм билээ? Манайха хүний адаг чи хүнд ч хэрэггүй. Ханиа амьсгаа хурааж байхад цулбсан ишиг хурга тэврээд солио туссан юм шиг улаан нүцгэн гараараа цас малтаад л. Яах гэж тэр вэ? Чи хүн үү? Адгуус уу? Ардын нэгдэл чам шиг мануухайгаар тутахгүй. Ухаан санааны аль нэг булан мухраас ч юм уу, гангаж алгын ёроолоос ч юм уу, хэн нэгэн хүн намайг ингэж тавлаж хашгираад ч байх шиг. Чихний омог шүргэн эсгэрх салхин хүртэл миний муу муухайг дуудаад ч байх шиг. Нөгөө хоёр лонх юмнасаа замдаа ганцж тусал уугаагүй хэрнээл тэгж солиорсон юм. Өөрийн ухаан эргэж ирэх үед биеийн татаж аваагүй бол тэр чигээрээ л болох байсан та. Шүнжин давхиад гэрээхэн гадаа өглөөний нарнаар очсон байлаа. Гэртээ орж чадсангүй. Дутуу татсан өрхний завсраар хүйтэн хар яндан ёрдойгоо дутаач нүртөхгүй. Амьсгаан хураатлаа намайг хүлээсэн түүнийг маань хүлтүү цогц тэр гэрт байгаа юм шиг санагдаад л. Морины хурдаар гэрэн хэд тойрон уйлан халгалсаар Балжмаатайгаан анх амрагийн ёсоор учирсан цэнхрийн хоолойн адагт байдаг молцог элсэн дээр очдог байна. Яах гэж тийшээ очсноо би мэдэхгүй. Мүс шиг хүйтэн салхи улин эсгэрч эргэн тойрон зэвхий даагаад тун ёоцгүй байсан. Хөлдөө хүйтэн элсэн дээр элгээ наагаад хөвтөж байхад газар дэлхий хумигдан агшаад адууны халтар хомоолын чинээ болсон юм шиг. Би өөрөө сохор хар хорхоон дайтай болоод тэр хөлдөө хар хомоол дээр нэц даруулж байгаа ч юм шиг. Солиорч галзуурах төгсөн хүний санаанд л тийм хөг юм ордог байлгүй. Хавирга сувыг хатуу юм нухаж өвдүүлээд байлаа. Бээрч хөхрөөд үеэрэн хөдлөхгүй сарвайсан гараан өвөртөн хийгээ зүцлээ. Тэгсэн чинь аймагаас гарахтаа авсан 2 шил архины нэг нь хурууны үзүрт тааралддаг байна. Хизээ яах гэж авснаа ч мартсан байж. Суух татан гаргаж бөглөөг нь мулт зохиод амар угаан цодгов. Архид завжаараа савиран асгарч гүрээ даган урсаж байлаа. Амтгүй хүйтэн усал хоолойгоор урсан ороод байх шиг болсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдхнээл аргалын утаа өнөртөж байна. Булчин шүрмэс хөшөлдөн бүх би халуу оргоод л амь дайран галд орсон юм шиг. Нүд бүлцээж хавдаад
Хүчлэн байж нээсэн ансаг завсраар харвал хайлт хэвтэж байна. Зуухны аман тушаа нэг хүн бөхтийн суугаад тамхи татаж байна. Эхлээд таньсангүй. Загийн хоолойд нутгалдаг зэвгээ гуй намайг хээр хэвтэж байхад минь олоод гэртэн авчирсан тэр байжээ. 3 хоног тэдний хэвтэж байгаад хөл дээр бослоо. Хоол цайж хоолоогоор давдаггүй. Хүйтэн хатуу юм хоолой дээр тэгэлчгээд л. Дамчаа даргын чам шиг мануухайгаар ардын нэгдэл дутхгүй гэж гүрээний суцаан чинрүүлэн гүрэлзүүлэн хэлсэн үг чихэнд хангинаад байлаа. Тэр үг миний ясанд хүртэл шингэсэн байж. Зэвгээгүй намайг 2-3 хоног баахан зэмлэж асарч аргадлаа. Хорвоод хүнийхэн дэмэд хүн шиг явдаг гин. Тэр үед би энэ үгэнд итгээгүй. Айлд оргисон хідэн малаан туугаад эзгүй гэртээ харлаа. Хаашаач харсан хоосон ханхайгаад жавар хоргоцсон юм шиг хүйтэн жихүүн. Балжмаа минь байхад ямар ч тэсгэм хүйтэнд гэр дотор халуу дүүгээд авдар сав нүдэн дүртэх бүх юм өнгөтэй байдгсан. Орон гэртээ орно гэхлээр зүр хүхээдэл элдвээ юм бодогдоод л өдөржин малдаган гийвэрч явдаг байлаа. Шөнийн бор хоногтоол нүдний хор гаргахаар гэртээ орно. Нутаг усныхан санаа сэтгэл засах гэж бууж мордох үед аргагүй эрхэнд бас гэртээ орж тогоо шанаг хангин олно. Орж ирсэн хүнтэй ярих ч юм олдохгүй. Юу ч ярих юм блэ тий. Хаврын хавсраг өнгөрөөгөөд хідэн малыг нэгдэлд буцаад тушаана гэж дотроо хатуу шийдлээ. Хувьд байсан 2 морь сайлын 3 үнээг шарваанчиг гэдэг панцчин дөгөөд 10 тонны хурхтай хонь болголоо. Нэгдлийн малыг тоо бүрэн гүйцээж өгөх санаатай л тэгсэн юм. Эцгээс үлдсэн хит хутга хідэн мөнгөн аяга талигаачийн 2 хурган дотортой дээл энэ тэрхнээ бөөгнүүлээд бас 10 гаруй хон юм авлаа. Тоо толгойн ч яг бараг бүрэн боллоо. Хүнээр өргүүлэх шахсан хэдэн турсаг буцааж өглөө гэж нөгөө дамчаад муу хэлүүлэхгүй юм шүү гэсэндээ чадах ядхаараа хөдөлсөн л дөө. Тэр жил эрт дулаарч газрын хөрсөнд чиг овоо байсан уу малд орхноо сэргэж хонхорхой гэдсэн төмбөгөөд алхаа гიშгэн чангараад ирлээ. Нар ээсэн нэг дулаан өдөр хідэн малаан туугаад нэгдлийн төвийг зүгэллээ. Эргэлзэж тайнаглдсан ч үгүй. Эзэн нь нэгдэлт хэрэггүй юм чинь энэ хідэн малыг хөргөж өгөөд данс дугуйлнаа л гэсэн бодол миний толгойд бугшаад байсан юм. Тэгээд ч сухан хатсан мөчр шиг гомби амтан хэнийгэн тижээх гэж мал дагах юм блэ гэж бодогдоод чам шиг мануухайгаар ардын нэгдэл дутхгүй гэсэн дамчаа даргын үг нэгдлийн төвд ойртох тутам чихэнд уламж чанга цураатаад байх шиг. Цээж доторч зүрх болиглон шархираад байх шиг. Ордуу 50 уйлж хашгир маарч болсон. Тэгтэн дусал нулимсч унахсангүй. Орилж барихраач үгүй. Нэгдлийн төв хөрмөгц хэдэн хон ямаага ширүүхэн туусаар дамчаа даргын конторын үүдэнд аваачаад тогтоож бөөгнүүллээ. Тэр үед сум нэгдлийн төв гэж эрдүүл 2-3 шавар тагз 10 хэдэн гэр байсан да. Морноосооч буусангүй. Малын хөлийн чимээгээр гэр гэрээс л хүмүүс гараад намайг гайхан харцгааж байлаа. Би дамчаа даргаыг дуудах гэтэл дуу гарсангүй. Нөгөө хатуу хүйтийн юм хоолойд тэгэлчгээд уснаас гаргаж хайсан загас шиг ам ангалцаад байсан. Хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй их л удах шиг болсон. Тэгтэл дамчаа дарга хэдэн хүний хамт шавар байсангаас гараад ирлээ. Дамчаа даргаыг хараад уур омог дүрс хийгээд гараад ивчихлаа. 2 сар гаруун өмнө шурвангийн хонхорд эцэж туйлдаад сүг болсон амтан навсагнаад тосоод очиход холоос ихэмсгээр мэдлэгчэн болж малын хашааны дэргэд тэнгэр дууга хадаан аашилж загнаж байсан нь нүдний өмнө дахин буугаад ирлээ. Уур омог бадарснаас ч юм уу ам хамраар галын дүл савсах шиг болж нөгөө хоолой тэглэдсэн хатуу хүйтийн юм чин дорхнон алга боллоо. Өөрийн мэдлгөө ташуур гозолзуулан за хөө дамчаа чи малаан тоолж ав толгой бүрэн байгаа. Чи намайг юу гэж хэллээ? Ардын нэгдэл над шиг дээлийн гол хотын захын мануухайгаар яах вэ гэж зандран хэлээд мориндон ташуур өгөн тоос манархан эргэжиж харлахгүй арилсан юм. Нэгдлийн захиргаа намайг хэд хэдэн удаа дуудуулсан боловч би очиагүй. Нөгөө хэдэн хон ямайг айлд тарааж өгсөн сургадуултна. 6 сард нэгдлийн зөвлөлийн хурлаар миний тухайн асуудлыг авч хэлцгээд би бас очиагүй. Хөөхгүй гэж баахан маргалдаад дараа шийтгэхээр хоошлуулсан дуулсан. Шүүхэд дуудах байх гэж бодсон чинь бас дуудсангүй.
Би гэдэг хүн энэ тэрийг бодох санах чухаан сэхээгүй. Айл хэсэн архитэж толгоогоо ганцгалж явдаг боллоо. Нэг хэсэг нь өрөвдсөн дөө. Зарим нь төгшөөн салахын юм болохдоо л аяг тагш хатвуу юм харамлдаггүй байсан биз. Би ч балгах тусам эрээ цэрэн алдаж, агсан тавих тааж тавьж, уйлах таанч уйлж, дуулах таанч дуулж явдаг хүн болжээ. Өдөр хоногч яаж өнгөрснийг мэдэхгүй. Намрын өвс шиг найгсан амтан айлаас айлд бууж нутгийнхны нүдний булай амны зугаа болдог байна. Түүнийгээ ч өөрөө ухаарсангүй. Тэгж явахдаа талигааштай ханилахаас өмнө наан цаантай явсан Шовдер гэдэг хүүхэнтэй нэг мэдсэн чинь залуугийн явдлаа сэргээч гисэн байлаа. Надаас ихч мэд хүүхэн. Намайг ханижлын алдсан амтан гэж өрөвдсөн ч биз. Залуудаа би сэтгэлийн тэнхээтэй байснаа бодооч биз. Архичин гэж ад үтсэнгүй. Нэлх хүүхд шиг асарч бөөцөлдөг боллоо. Шовдер маань 30 нилээн гарсан хойноо луузан гэдэг өвгчөөр хүнтэй ханилж байсан юм. Тэр нь 10 хэдэн жил болоод мухар олгоогоор нас барж ганц охинтойгоо үлдсэн юм. Намайг тэднийхээр эргэлдэж байх үед охин нь аймгийн төвд сургуульд сурдаг байлаа. 7 дугаар ангийн сурагч. Амтчсан хэрэг 13 иргэнэ гихчээр эхлээд бууж морддог байснаа сүүлдээ хэд хоногор тухалдаг боллоо. Алийн болгон 25 шиг морин дэлтээр сагсалцаж явах вэ? Дулаан гэр халуун цай үүлдэг нас хойно балга хаанч татаж Шовдертэй гал голомт нэг боллоо. Хүний аж төрөл гэдэг алагтай булагтай хойно. Өгснийхөө хойноос өвтөггүй юм болохоор нас агсан ч гэсэн бас нэг эхнэрийн царай хардаг байна. Хөөрхийдөө Шовдер маань аашцсан сайтай л та. Царайгаар нь цай сүлэх биш. Охин нь 7 дугаар ангиа төгсөөд бичээч болж сумын төвд суулаа. Шовдер бит хоёр амны хитэн малаан аваад сумын төв бараадлаа. Сайлын 3 үнэ ямаа хон нийлээд ямаа хон нийлсэн хороод бохтой. Би ч малд ойртхон боллоо. Жил шахан маригдснаас болсон байлгүй. Үгүй бол санаа сэтгэл хямарч донсолсноос ч тэрв. Ажил хийхээ болсноос ч магадгүй. Ханаад томус салдаггүй. Савл хийвэл хэвтэн. Шовдер маань асрамж сайтай цайшул хийгээд миний өмнө бөндөгнөөд л байлаа. Би ч айлын эрх хүүхчиг улам цаашлаад бүр бордооны мал шиг хойрог боллоо. Шовдер тэршаасангүй. Гадаа гарч эр болж, гэрт орж эм болж борив бохис хийлгүй хөдөлсөн хэрнээ улам л царай ороод. Алхаа гიშгэн хөнгөрөөд хөгийн юм шүү хорвоо гэдэг. Би ч дутах юмгүй. Идэж уугаад л гидсэн илээд хэвтгээс өөр мэдэхгүй амтан боллоо. Хөхөөл хүүхчиг махмараа ч дийлдэх юм боллоо. Ямар сайндан гутлан өөрөө өмсөж чадахгүй гэдэс тэглээд гар хүрхэн болдог байна. Хүн гэдэг амтан амархан муу зантай болчихдаг юм байна лээ дээ. Аян шалтак олдвол хаа нэг сайн балгачихна. Сүүлдээ гэрийнхээ хаяанаас ч холтхон боллоо. Идэж уусныхаа горыг гаргахаар гэрийн босгоор алхаж гарахыгаан хүртэл тэр шаадаг болсон доо. Нүүр гарын арьс нэмгэрч үнэний дээлэн шиг ягаарч гэрэлтээд хөлийн хуруу хүртэл өөхөлчихсэн байсан. 100 гэрийнхээ сүүдэр даган айраг цагааг үзээлж өөр хавар өөхтэй мах шартас ханхалсан сүйтэй цайнаас уруул салгахгүй. Үнэний зэлнээс хол гიშгэхгүй юм чинь таргалахгүй ч яах вэ? Шовдер намайг охиноосоо далдуур миний хашин хаан гэж ивэлнэ. Тосоо оргооч. Хөгшөрсөн хойноо эхнэр болсон эмдэн эрхлэх янзтай. Миний овлоггүй тэр биз. Өдөр шөнө ээлжлээд сар жил урсаад л байлаа. Эцэстээ залхуу зангаан татаж авах чадалгүй боллоо. Бүгдээрээ нэгдэлтэлсээд сум нэгдэл даяар ажил өрнөд байсандаг. Нөгөө дамчаа дарга ааш зангаасаа болсон юм уу? Ажлын арга чадвараар гологдсон ч юм уу? Хусагдад оронд нь өөр хүн боллоо. Би баярлаж тавлсан ч үгүй. Хөөх юм гэж өрөвдсөн ч үгүй. Сураг сонсож байхад шин дарга бас л хий шүүгүүлж дүүлсэн. Савл хийвэл хуралдуулдаг. Амлаж ярих тань сайн. Ажил болгон хөөцөлдөгтөө маруухан хүн байна гэж хүмүүс шивэр авир ярих сонсогддог боллоо. Надад тэр үед ямар дарга халагдаж хэн шилэгдэн дэвшиж байгаа нь огт падгүй хэрэг байсан. Хүчээ нэгтгсэн малчин олны санаа эвлэн зүгширч нам засгаас дэмжиж тэтгсний ячаар нэгдэл гэдэг айл өөдлөн дэгжиж байгаа нь нүдний өмнө ил боллоо. Олны хил ам гэдэг хэцүү. За тэгээд альва хүнийг ярьж чаддаг. Сайхан амлаж чаддгаар нь бус хийж бүтээснээр нь үнэлдэг цаг юм чинь. Нөгөө шин дарга бас л халагдлаа. Орондон сургууль төгссөн нэг залуу байрлээ. Урд нь малын эмч байсан хүн гин. Улаанбаатарт намын сургууль дүүргсэн, шижигэнсэн сайхан залуу байлаа. Боддогч, хилдэгч, хийдэгч хүн гин. Одоогоос 5 жилийн өмнөх явдал шүү дээ. Би залхуугаараа нутугсандаа байтугай замбууланд зартай болоод байсан цаг. Эцэг их нь хүүхдээ загнахтаа хүртэл
чи галт шиг залхуу амтан болох нь уу гэдэг болсон юм. Энэ ч баг хэрэг. Намайг дуурайх санаатай залхуу, залхаа айшилдаг залуу хүн энэ тэнд бий болсон сурагтай. Наад чи гидэж угаад хэвтэхгүй хэрнээ арх дарсанда толгой мэдүүлж дэлсүүл явдгаан их гавьяатай хэрэг гэж сандаг тийм турсгууд намайг бүр амьд шүтэнэ болгосныг би хожим мэдээд гайхаш тасарсан юм. Муу юм модон улаатай гэдэг тэр байхгүй юу? Талигаачаас хойш арх дар сууж шалдар булдар явсныг минь. За тэгээд хинч хүчрэхгүй зартай залхуу болсныг минь. Тэр тархинууд үлгэр домогт итгэсэн хүүхэд шиг л бишрэн дуурайхыг хичээдэг байжээ. Надад тусалсан залхуу өвчин тэгж өсөж яваа залууст хамрын ханиачиг халдах юм байна гэж би зүглээчгүй. Уухур мөчөд тархинууд зарим нь ганц дэг лонго өртлөөд манайхаар ирдэг байсан. Нутаг усны ахмад хүний хувьд амар минд асууж хүндэлж байна л гэж бодоод өнгөрдөг байлаа. Тэгсэн чинь амьд шүтэндээ сэржим өргөж явсан турсгууд байж л дээ. Галтгой яриаган огцом таслан төсгийтэл инээснэ. Хэц. Тархихгүй турсгууд гэж огт өөр хүний хоолоогоор чанга хэлээд санаа алдснаа. Миний л муу хаялгын гай гэж гэмшингүй шивгнэв. Ухаан санаандаа үзэгдсэн тэр турсгуудыг зандрах үед би цочин зүүн тийш харлаа. Пинтүү үстэй, том толгой, шувтан чирэг мөрн алсын бүдэг гэрэлд саарлтан харагдана. Тэнгэрийн хаяа зүүнээсээ сэрүүн хөх туяа татан тэр зүгийн одод амин тасарч байгаа загсны нүдэд л цэхэлзэн бүдгэрч байлаа. Сувгийн цаадтай хцулцхан улаас шугуй дээгүүр баргар ногоон туяа таджээ. Газрын хөрснөөс хуурай бүлээн агаар тэнгэр өд суунаглахаа хэдийнэ болсон байв. Харин чийг даасан хүнд сэрүүн агаар хонхор хотгор даган урсаад үе үл эзэгдэх шувууны хөнгөн жигүүр бие шүргэн өнгөрөх адил зөөлөн салхи үүсгэн байна. Анх нүүр учрах үеэс өөрийн болох доройг мэдээд түүнээсээ зайлах чадлагүйдэн цухалдаж явдаг юм уу гэмээр ундуйцсан царайтай хүнээс бэргэн дуугаан хуран байсан энэ хичээлэр аж төрлийнхөө нарийн ширээн явдлыг өөрийн болоод хүндлэнгийн миний сэтгэлийг хөдөлтөл төвгүй хүүрнхийг сонсож суухад ёроолгүйгэн усанд байн хөл алдан айдас хүрх адил жигтэй сэтгэгдэл үүсэх авэ. Галтгой тасалдсан ярианыхаа зах сэжүүрийг харанхуйд хайх мэт тонгоосхийн займчин байснаа үгээ зөн үргэлжлүүлэн ярьлаа.